26 жилийн турш бусдад өөртөө итгэх итгэл гоо сайхныг биелүүлж байгаа хүн бол чин зориг юм а. Түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь төрийн түвшээд бөхнөр байдаг бөгөөд энэ мэрэгчлэрээ цаг үргэлж бахархдаг гэсэн юм. Хүний үсгийг засч үзэх юмсан тийм ээ. Өөрөө үсгээр ямар хөө байд юм болоо гэдгийг сонирхож үзсэн. Тэгээ хичээл өсвний бүрт ороод хичээлийн үзээд ингээд онлайн үзээд ихээр маш сонирхолтой санагдсан. Тэгээ өөрөө дурлж орсон болохоор ингээд энэ мэрэгтэй их сайхан байд юм а. Хайртай байдгийг. Да ялангуяа өсвний мэрэгчлүүд бас сайхан мэрэгжил. Хүний нүрт царай үсгийг сайхан янзлаад ингээд тэгээ сайхан молон гэдэг чинь бас нэг төрлийн бас сайхан мэрэгжил шүү. Баярлаа гэж хэлээд хүмүүс ингээд энийгээд гарахад ямар сайхан мэдрэмж авдаг төрдгийг бас хэлхэн зөв юм болов уу тийм ээ. Түүний салбартаа хийж бүтээсэн зүйлийг үнэлж төр засаг олон удаа шагнаж байжээ. Тухайлбал хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахын үйлчилгээний тэргүүний ажилтан хөдөлмөрийн хүндэт медаль зэрэгээр шагнаж байсан. Мөн саяхан 2022 оны босгон дээр Алтан гац сатангоор шагнасан байна. Аавынхаа толгойд үрхээр хүндэтдэг аавынхаа мангас хамаагүй хурж олдгүй гэдэг. Манай аавч өөрөө тоодгүй шүү дээ. Өсөөс улаа гоё болох гэж хүмүүрээс үлээ гэл. Харин ч надад бүр бахархдаг юм аа манай аавч. Ийм сайхан мэдлэлтэй болцсон гэдэг. Түүний цаашдын зорилго нь гарын шавтай болж чадварлаг хойч үе бэлдэх юм. Сайн эзэмшиж чадвал бүх мэрэгжил амжилт агуулдаг. Иймд мэрэгжилдээ эзэн болсон хүн л амжилтанд хүрдэг болохоос заавал хуульч, улс төрч, бизнес эрхлэгч нарт боломж байдаг гэж ойлгож болохгүй юм а.